За юу яцхан бамбарнууд минь. Хэдхэн хоногийн өмнө 40k сабын спешиалгээ кино оруулж байсан чинь хэдүүлээ хэдийнэ 50k болжээ. Мэдээж сабад арсан бүх бамбарнуудаа маш их баярлалаа. Энэ удаагийн киногаар бас л манай бамбарнуудын зөвлөсний дагуу Араан буюу Өмнөд Солонгос улсын Бурж Усооны үеийн ижил нэрт буюу Араан гэх нэгэн өрөвдөлтөй хүчирхийлүүлэн өнгөрсөн охины өшөө цүнсний тухай домгоо сэдвлэн бүтээсэн кинонуудын хамгийн алдартай нь гэж хэлж болохоор киног ярихаар шийдлээ. 2006 онд хийгдэж байсан Араан нэртэй хоррор триллер жанрын энэхүү кинонд Ансан Үүн гэх найруулагчийн дебют бүтээл болсон ба нэг онцлог нь бидний нөгөө 9 сүлд өмнөний тухай Tale of the Nine Tailed киногаар нь хамгийн сайн мэддэг жүжигчин Lee Dong-wookийн карьерийнхаа бүр ихэнд буюу ердөө 25 настайдаа тоглож байсан кино байгаа. Тэгэхээр олон юм ярилгүй 2006 оны Араан кино руугаа шууд орцгоё. Хоёр сурагч охин элдвийг яран явж байгаад Salt House буюу давс хадгалдаг нэгэн байшингийн хажуугаар явхдаа нэгэн жаахан охиныг олж харах ба нэг охин нь гүйж очиод ээж чинь хаана байгаа чи зүгээр үү гэхэд өнөөх охин нь нүднээс нь цус урссан харагдах ба гинтэл өөр нэгэн цусаар уйлсан мэт эмэгтэй гарч ирснээр сурагч охин үхэж буугаар кино маань эхэлнэ. Нэгэн залуу гэртээ байж хахад компьютер дээр нь давс тосгоны 10 жилийн өмнөх цаг таныг урьж байна гэх нэртэй мэйл ирэх ба нээж үзвэл Минжуны давс тосгон тавтаа морил гэснээр нэгэн тосгоны бичлэг харагддаг. Залууч нэг зүйл харан их л айж байгаад орилсноор кадр солигддог. Манай киноны гол дүр туршлагатай хахир мурдаг соёон зүүднээсээ цочин сэрээд эртлэн гарч бэлтгэлээ хийгээд ажилдаа орхон тэр. Гинтэл утсан дуурснаар нэгэн хэргийн газарт дуудагдан очивол шүүх эмнэлгээс манай соёоны багт нэмэлтээр орж ажиллаж буй Хөнки гэх нэртэй нэгэн залуу ирсэн байдаг. Дарга нь ч наадах чинь чиний шинэ хамтрагч шүү. Ёстой цаас шиг цагаахан амтан байлаа. Сайн заад сургаарай л гэх тэр. Манай соёон хэргийн газрыг үзэж явахдаа цонхоор харан энэ юу вэ гэхэд дарга нь байшингийн гадна нэг ухсан охоо олсон юм. Тэрийг л болж байгаамаа л гэдэг. Энэ хэргийн хохирогч нь өмнөх хэсэгт гарсан нөгөө залуу үхээд шатсан байдалтай байх нь тэр. Кадр солигдоход нэгэн залуугийн хурим дээр нь найзууд нь ирсэн байх ба видео студид ажилладаг нэг найз нь бичлэг хийж байхад камерт нь хүмүүс дунд нэгэн эвгүй эмэгтэй харагдаад байх ба бүр яг л камерт нь тулж орж ирэхэд цочин орлоод камера шидчихдэг. Бусад хүмүүс ч нэг тоолгүй инээлдээд л өнгөрдөг. Энэ үеэр манай соёон шинхэн туслахтайгаа саяны хэргийг мөрдөж яваад өнгөрдөг залуугийн сэтгэл зүйчдэр очин уулзахад тэр залуу нойрны асуудалтай байсан. Мөн нэг хар хувцастай урт хар өстэй зүйл өөрийг нь байнга л дагаад байна гэж хэлдэг байсан хэмээн мэдээлэл өгдөг. Тэгснээ тэр залуугийн ховсын эмчилгээний үеэр зурсан зургийг нь үзүүлтэл нэгэн эмэгтэйг хүүхэдтэй хамт зурсан байдаг. Оройч олж манай соёон шинхэн туслахтайгаа илүү дотн танилцахаар хоол идэн суухад өнөөх нь өмнө нь шүүх эмнэлэгт ажилладаг байхдаа байнга л өгсөн хүн хардаг байсан. Ёстой амар хүмүүс юу яагаад нэгнийг алдаг юм бол энэ төр гэдэл ёстой л нэг цагаахан амтан байхан тэр. Тэгснээ манай соёоноос яагаад цагтаа болсон тухай асуухад манай хүн нэг хүнийг олоод алахыг л хүссэн тул цагтаа болсон гэдэг их л эвгүй зүйл хэлхэн тэр. Цагч орой болж манай хоёр хоолоо идээд хідэн хундаг татчихад гарахад шинхэн туслах нь би таныг хүргээд өгөх үү гэхэд манай соёон би яс ярил чамаас ч илүү зодоондоо сайн байх шүү. Игчтэй битгий санаа за өөрөө харьчихна гээл ганцаараа яваад өгдөг. Энэ үеэр нөгөө студийн залуу юу харснаа гайхан авсан бичлэгээ шалгахтал юу ч байхгүй байх ба гинтэл нөгөө Минжуны давс тосгон тавтаа морил гих мэйл ирэх ба ажлын шинэ өдөрч эхлээд шинхэн туслах дарга нартай кофе барин гүгэстэй. Тэгснээ даргаасаа нэрээ дарга манай ахлах яг ямар хүн хайгаад байдیں۔ Гэхэд дарга нь бугуун дээрээ сорвтой хүн л хайгаад байдаг. Дандаа л хэрэгтнүүдийн гарыг шалгадаг өөр зүйл би сайн мэдэхгүй л гэх юм тэр. Дахиад хэргийн дуудлага ирснээр очивол өмнөх шөнийн студийн залуу өгчихсэн байдалтай байх ба студ дээрээс нь хідэн найзуудын зургийг олдог. Тэгснээр зураг дээрх нэгэн залуу дээр нь очин уулзтал сая өнгөрсөн студийн залуугийн тухай 10 жилийн өмнө тэр найз маань хүн алаад шоронд орчход гарч ирсэн. Сэтгэл санаа жаахан тогтворгүй болсон байсан хэмээн мэдээлэл өгдөг. Киноны эхэнд өгсөн болон сая өгсөн студийн залуу нь энэ дөрөв найзын хоёр нь байсан байдаг. Манай хоёр ч үргэлжлүүлэн шүүх эмнэлэг дээр очин задлангийн хариуг сонсвол эм чин ёстой сони юм анх удаа ийм өхөл харлаа. Энэ хоёр өгсөн хүн хоёулаа хортой хийнээс болж өгсөн байна. Гэхдээ амьсгалаагүй. Би дотор нь үүссэн байна гэхэд туслах нь харснаа нээрэл хортой хий амьсгалсан бол хоолой хөөж амнаас нь цагаан ус сахардаг. Гэтэл тийм юм огт алаг гэд их л сүрхий хэлхэн тэр. Өмнө нь шүүх эмнэлэгт
ажиллаж байсан хүн аргачлгүй байлгүй дээ. Нөгөө манай хоёр мөрдөгчд мэдээлэл өгдөг залууч гэртээ их л бодолд авсан шинжтэй байж байхад утсанд нь бас л нөгөө мэйл ирэх ба. Sorry манайхаа дундуур нь нөгөө автгаараа та эдээсээ гясныг санал авчээ. Энэ сүүлийн үед нэлээд дип эвгүй кинонууд байнга яриад байгаа тул одоо ганц хөнгөн хөгжилтэй мөртлөө аимшиг кино болох нөгөө 2013 оны Таиландын P-Mark гэх киног яриул манайхаа юу гэж бодож байна. Өмнө нь өөр сувгууд оруулсан л байсан л та. Гэхдээ тоороо энэ удаад өөрийнхөө нэг яриад үзвэл манайхаа юу гэж бодож байна. Энэ хэрвээ үзье гэх юм бол мэдээж манайхан сурснараа доор комментээр үзье гэж шууд бичээд өгөөрэй за. За тэгэхээр буцаад кинонд орцгоё. Мөрдлөгийн багийнхан ч ирэхэд өмнөх хоёр хэрэгтэй нь ер нь л ижлэхэн байдалтай өгсөн байхын тэр. Манай соёонч цааш явж байгаад гар утснаас нөгөө Минжүүний давс тосхон тавтай морил гэх мэйлийг нь харан ажил дээрээ ирэн мэйл дээр нь байсан вебсайтыг нь судалж үзэхэд туслах нь давс тосхон байж тээ. Би багтаа наанч амьдэрдэг байсан. Аливаа би үзьгээд цааш явуултал нэгэн сурагч охины зургууд гарч ирдэг. Бүр цааш нь явуултал ээж болон хүүхэд гэх нэртэй нэгэн зураг байх ба зураг дээр нэг л хүний зураг байсанд манай соёон их л гайхаж харагдана. Манай соёон нэг хүнээс их л айсан шинжтэй гүйж байгаа зүүдлэн цочин сэрээд нөгөө давс тосгон руу мөрдлөгөө үргэлжлүүлэхээр явж байтал туслахын залгаснаа тэр вебсайтын эзэн нь 9 жилийн өмнө алга болсон гэн өөр хэрэгтэй зүйлс алгаал гэдэг. Манай соёон нөгөө давс тосгоны цагтаагийн алба дээр ирэн уулзахад нэгэн цагтаа энэ охины хэргийг манай одоогийн дарга тухайн үедээ мөрдөж байсан гэх ба дарганж гарч ирэн манай хүнтэй уулздаг. Манай соёон энэ Ким Минжун гэх 9 жилийн өмнө алга болсон охины тухай гээд асуухад тухайн хэсгийн ахлах цагтаа нэг л сонир мэлдсэн царай гаргаснаа би ч нэх юм санахгүй л байна. Гэхдээ ээж нь эндээс явж аавч талаад живж өгөхөд эмээтэйгээ үлдсэн санагдаж байна. Гэвч удахгүй эмээнч өнгөрсөн. Тэр охины аавыг өнгөрсний дараа яг л хараал шиг манай тосхон зөндөө олон хүүхдүүдийн аавч мөн өнгөрсөн. Зарим нь далаад ор сураггүй алга болсон гэхин тэр. Манай хүнч тэр Минжун гэх охины амьдарч байсан гэрт нь очиж үзэхэд тэр охины багын найзтай харан жаал мэдээлэл авч чаддаг. Тэр Минжун гэх охин нь тухайн үед нэгэн залуутай үерхдэг байсан ба тэр найз залуу нь Сөүлөөс ирсэн залуучуудтай маргалдаж нэгэнд нь алуулсан ба тэрнээс хойш тэр Минжун гэх охин инээхэж болоод гинтэл алга болсон тухай хэлхэн тэр. Тэр найз залууг нь алсан гэх Сөүлийн залуу нь нөгөө өнгөрдөг студийн залуу байсан байдаг. Манай соёонч цааш яван хэдэн сурагч охидтой тааран нөгөө вебсайтаас авсан давс хадгалдаг гэх байшингийн зургийг үзүүлээд энэ байшин хаанаас олох уу гэхэд сурагч охид ихчээ та яг яах гэж байгаа наад газар чинь сүнстэй штэ. Манай сургуулийн нэг охин саяхан тэнд явж байгаад өнгөрсөн гэдэл бүр бичлэгийн ихэнд гардаг охины тухай хэлдэг. Манай хүнч байшлыг нь заалхан аваад очивол давс овоолсон хадгалсан хуучны нэг байшин л байхан тэр. Манай соёон туслахтайгаа нөгөө найзуудын ганц үлдсэн буюу нөгөө хурмаа хийж байсан эмч залуу дээр очин уулзахад туслах нь номын хэсгээс нэгэн номыг авснаа. Энэ хор чин Моцартыг алсан хор мөн штэ те гэхэд эмч залуу тийм ээ би наад хорны чин тухай дипломын ажлаа бичин ном болгож гаргасан юм аа л гэн. Эмч залуугаас найзуудынх нь үхлийн тухай асуухад сайн мэдэхгүй байна гэдэл хэрэг болохоор мэдээлэл огт өгдөггүй. Манай хоёрч гарan явж байхад туслах нь ахлахаа энэ нэг сонирн богоц найзууд нь бүгд хордож өнгөрсөн гэтэл энэ эмч залуу хорны тухай их мэдлэгтэй бүр ном бичиж байсан байна гэхэд манай соёон харин тийм ээ бас тэр тосхон тэр давстай байшин тэр алга болдог охин гэд энэ зүйлсэд нэг л учир байна да. Миний зүн совин ч гэсэн надад хилээд л байна хэмээн хэлхэн тэр. Ингээтэл туслахын за бололтой ахлахаа та тийм сүнс сүдэрт итгээд байгаа мó нэг сүнс болж үүсэх юмсан хүмүүсийн нууцыг дотроос нь харж мэдээд л гээд маазран ярихад манай соёон дотроос нь хайж олно гэд нэг л юм бодсноо бүр ихний хэрэгтээр гарсан үхсэн нохойг санснаа шууд л очиж шалхахаар болдог. Хэрэг болсон газар очин өнөө үхсэн нохойг ухаж гаргаад шууд гидсийг нь зүсэн гараа хийж үзвэл жижигхэн 6 мм-ийн хальс гарч ирхэн тэр. Энэ үеэр нөгөө эмч залууд нэгэн жаахан охин харагдаад л байдаг. Олсон хальсаа ажил дээр авчран бөөндөө үзвэл нөгөө хэсэг залуу Сөүлөөс давс тосгонд очихдоо давс хадгалж буй тэр байшинд нөгөө Ким Минжун гэх охиныг нийлэн хүчрхийлж буй дурс байхан тэр. Бичлэгний төгсгөлд нэгэн эрэгтэй хоолой та нар чинь юу хийгээд байна хэмээн орилсноор бичлэг дууссан байдаг. Энийг үзсэн манай соёонч бүр эвгүй болох ба учир нь өөрийнх нь одоо
болдог хүртэл хайгаад байдаг тэр гаран дээрээ сорвтой хүн нь манай соёоныг бүр бага багт нь хүчинтсэн харамсалтай хэрэг болсон байдаг. Нэмж залууч найзуудтайгаа авахсан зургаа үзэн их л дүгшсэн байдалтай сууж байхад мэдээж л яг нөгөө мэйл нь ирэх ба яг л дүрмийн дагуу нөгөө эвгүй сүнс нь гарч ирэхэд ашгүй ихнэр нь гарч ирснээр ам мултарч чаддаг. Манай соёонч юу болсон тухай мэдсэн тул туслахаа дагуулад нөгөө эмч залууганд очиход өнөөх нь айл хэдийнэ ихнэрээ дагуулад нэгэн лагерын байшин руу явсан байхан тэр. Манай хоёрч гадаа нь хүлээж байхад туслах нь ахалхаа надад итэг алив явъя гэснээр шууд лифтийн хаалгыг нь онгойлхон гэрт нь орвол нэгэн түрээсийн лагерын байшин сэтгүүлээс үтсэн байхыг нь хараад шууд л тэр байшин руу явхаар болдог. Энэ үеэр өнөө эмч залууч ихнэрийн хамт түрээссэн лагерын байшиндаа ирэн унтаж байхад 괜찮아? 근데 오빠 뒤에 манай хоёр мөрдөгч яарангуйж ороход эмч залуу өөрөө ч мэдлгүй өөрийн гараараа ихнэрээ хэдийнэ алсан байхан тэр. Шууд л цагдаагийн хилцээр авчран дарагтайгаа нийлэн байцааж эхлэхэд эмч залууч үнэнгээ хэлж эхэлдэг. Сөүлөөс тэр давс тосгонд очсон хөөрсөн залуус хөөрхий тэр Ким Минжун гих охиныг нийлж хүчрхийлж байхад найз залуу нь орилон орж ирсэн ба сандарсандаа нөгөө студийн найз нь Ким Минжун охины найз залууг нь алсан байдаг. Чинээлэг айлын хүүхдүүд байсан тул ээж аав нар нь тухайн тосгоны цагдаатай уулзсан энэ хэргийг чимээгүй аргалсан ба тэр аргалсан цагдаа нь манай соёоны тосгонд очин уулзсан одоогийн цагдаагийн дарга нь байсан байдаг. Манай хэд тэгвэл тэр Ким Минжун гих охиныг яасан та нар бас алсан уу гэхэд өнөө эмч залуу мэдгүй тэр цагдаа нь би аргалаа та нар хурдан сөүл руугаа л буц гисэн штэ хэмээн хэлэхэд манай туслах залуу сэрцсгээл нэг л сонин болохон тэр. Байцаалч дуусан мөрдөгч нар гарахад эмч залуу ганцхан тамхи татчихыг гуйж байна гэхэд манай туслах тамхи гарган асааж өгөөд өрөөнөөс гардаг. Нэмч залууч байцаалтын өрөөнд ганцаараа тамхи татан суухад манай соёон орой унтаж байхдаа нөгөө давстай байшингийн гадаа жаахан охинтой тааран цаана нь байгаа эмэгтэйг харж байна хэмээн зүүдлэн сэрэх ба ажил дээрээ ирэхэд туслах нь уулзалтайгээд түр гараад явсан байдаг. Нөгөө хальсны бичлэгийг дахин гаргаад өнгө гэрэл энтрийн жаахан өөрчлөлт харсан чинь бичлэгт яг л нөгөө дөрөв найз гарах ба тэгвэл хэн бичлэг хийсэн бэ гэдэг сонин асуулт гарч ирдэг. Гайхан зогсож байхад нөгөө шүүх эмнэлгийн эмч залхан маш том алдаа гаргаснаа хэлхэн тэр. Учир нь хэргийн газруудаас олдсон тамхины үзүүрт нэгэн ховор хор байсан ба энэ нь хий юм харуулдгаас гадна шүлсээр нь дамжин ходоодонд нь орон ходоодны хүчилтэй нийлснээр бүр илүү идэвхжин цаашлан уушигт орсноор үхэлд хүрэгдэг тухай олж мэдснээ хэлдэг. Өөрөөр хэлбэл өмнөх хүмүүсийн үхэлд бүгд татсан тамхитай нь холбоотой байсан байдаг. Нийхүү тамхины тухай мэдсэн манай соёон өмнөх болсон бүх зүйлс буюу туслах нь өгсөн хүмүүсийг харснаа хоолой нөхөж хөөс сахардаг энтер гэд их л сайн мэдэж байсан. Тэр давст гих тосгонд багтаа амьдарч байсан. Гинтэл багтан сайн дураараа орж ирсэн гэдэл бүхий л зүйлсийг эргэн санан өөрийнх нь ээлдэг цагаахан туслах нь энэ бүх аллагтай холбоотой байсныг олж мэддэг. Нийхүү соёон шууд багийнхантайгаа туслахынхаа гэрт очиход өнөөх нь бүх зүйлсээ тайлбарлсан захиа үлдээгээд явсан байдаг.
Туслах нь баг бахта тэр Ким Минжун гих өөрөөсөө их жохонд их л хайртай байсан ба тэрийгэ чилж чадалгүй үргэлжил дүүн болж зургийг нь авч өгдөг байж. Тэр ихчийнхаа хонхны хоёроор баяр үргэхгээ цэцэг барин очтол өнөөнх нь найз залуутайгаа ир имийн ажил хийж байсан тул их л гомдож гунигалсан байдаг. Удалгүй туслах залуу сөүлөөс ирсэн залуустай таарахад нөгөө хэд нэгэн камер өгөөд бидний бичлэгийг хийгээд өг. Тэгээд наад камера өөртөө үлдээж болно гэхэд юу авах гэж байгаагаа ч мэдлгүй тгий хэмээн хэлээд очсон байдаг. Нөгөө давстай байшинд нуугдан суухад сөүлөөс ирсэн залуус өөрийнх нь хайртай бүсгүйг нийлэн хүчирхийлж эхэлсэн ба эхэндээ их л хэцүү байсан ч гомдсон сэтгэлээ үзэн ядалтаар солон шууд л бичин эхэлсэн байдаг. Гэтэл тэр Минжун ихчийнх нь найз залуу нь орж ирснээр шууд камерыг нь шидчихээ зугтаж гараад цагтаад мэдэгдсэн байдаг. Хэсэг хугацааны дараа хөөрхийн Минжун охин өнгөрсөн найз залууга дурсан нөгөө давст байшинд ирэхэд сөүлөөс ирсэн залуусын ээж аваас нь мөнгө авсан өнөө цагтаа байшин түгжиж байгаад дээрээс нь давс асхан булж алсан байдаг. Тийм л учраас нөгөө эмч залууг өгөхийн өмнө туслах залуу тэр тосгоны цагдаагийн тухай сонсоод сэрцсийгээд байсан байдаг. Үйл явдал одоо үедээ ирэхэд манай туслах нөгөө тосгоны цагдаад буу тулхан нөгөө давст байшинд авчираад яг одоо миний хайртай Минжунийг над давснаасаа гарга гэд ухуулж байхдаа зэрэгцэн манай соёонч буу барин ороод ирдэг. Цагдаагийн ахлагч симхий гарган зүхтах гэж үзэхэд туслах залууч хөлтөнд буудан унагдаг. Энэ үедээ зэрэгцэн байшингийн дээврийн нэг хэсэг эвдэрч борооны ус орж ирэн давсыг урсгахад дотроос нь 9 жилийн өмнө алга болсон хөөрхийн Минжун бүсгүйн цогцсон гарч ирдэг. Манай туслагч би зөвхөн хайртай Минжуныхаа хэргийн учрыг л олмоор байсан юм. Одоо намайг буудвал бууд би ингээд гаран дээрээ сорвтой болчихвол таны нөгөө хайгаад байсан хүн чинь болно үстэй гээл гараа зүсгэд манай соёон би чамайг тийм амархан өхүүлэхгүй чи амьдр үлдсэн бүх амьдралдаа энэ олон хүн алсан хэрэгтэй гэмшиж тарчилж амьдр гэхэд манай туслах залууч тисэлгүй өөрийгөө буудан хороодог. Цагдаа нар ч ирэн хэргийн газрыг цэвэрлэж байхад хөөрхийн Минжун охины хоёр хөлний голд дөнгөж төрөө дөнгөрсөн хүүхэд чарагдаж манай соёон чөрөвдөн тисэлгүй ихэр татан уйлж харагдана. Ким Минжун охин өөхөхдөө найз залуугаасаа жирэмсэн болсон байсан байдаг. Шүүх шинжилгээний эмчтэр очиход Ким Минжун охин өөхөж биед нь задрал явагдахад доторх хийн гарахтаа хэвлийд нь байсан хүүхдийг нь шахан гаргасан ба давсан дотор булаастай байсан тул их болон хүүхдийн бие нь огт муудаагүй энэ олон жилийн дараач арьс махтайгаа үлдсэн байна хэмээн хэлдэг. Маргааш нь манай соёон унтаж явахдаа Ким Минжун охинтой нөгөө давст байшинд өөдөөдөөсөө харан их л жаргалтай инээж байна хэмээн зүудлэн сэрдэг. Хэсэг хугацааны дараа нэгэн залуу сонин дээрээс цагдаа бүсгүй зохиолч болжээ гэх манай соёоны тухай мэдээг унших ба энэ залуу нь олон жилийн өмнө манай соёоныг хүчирхийлсэн бугуйн дээрээ сорвтой буюу манай соёоны насаараа алахыг хүсэж хайсан залуу нэдэг. Уг залуу нь хэдийний гэр бүлтэй болсон байх ба их нэртэйгээ утсаар ярьцгаа дуустал яг л нөгөө мэйл ирэх ба зураг дээрх бүсгүйч алхаж өнөө залууч өөхөдхийн орилж буугаар кино маань дуустдаг. Хэргийг нь шийдэж өгч биеийг нь олон амьрлуулсанд баярлсан хөөрхий Ким Минжун охин манай соёонд талархснаа илэрхийлж байгаа юм шиг. Киноны төгсгөлд энэхүү бүтээлтэй холбоотой нэгэн домгийн тухай өгүүлдэг. 400 жилийн өмнөх Арааны домог ёсоор нэгэн тосгонд шинээр ирсэн дарга нар нууцлаг байдлаар толгой дараалан өгдөг байж. Тиймээс хинч тосгонд очиж дарга болохоос айдаг болсон ч нэгэн шин дарга ирсэн байдаг. Тэр дарга удалгүй хүчирхийлүүлж алагдсан Арааны сүнс маш их уур илэн өш хонцонтой байгааг анзааран түүнд туслаж гэмт хэрэгтнийг нь олж хуулийн дагуу шийдүүлж чадсан байдаг. Арааны цогцсыг олж оршуулсан ба хүмүүсийн ярианаас Арааны сүнс маш их уур хилэн өш хонцонтой байсан тул цогцс нь олон жилийн дараач муудалгүй хിവэрэ байсан гэдэг. Яа, бас л нэгэн тасархай кино байлаа шүү те. Энэ Азийн орнууд элдв домог энтэр айгүй гоё найруулад гоё кинонууд болгочих юм а те. За тэгээд энэ болтол утсан бүх бамбарнуудаа баярлаа. Дараагийн кино тун удахгүй тул манайха юу ихэ мэдж байгаа штэ те. Саба дараа л зүсгэлээ байж байгаарай.